хар цэцэг аимшигын өгүүлмэг. Бороо цогтгож байв. Зуны үлрэл отол цаанаал нэг жиндүүхэн бөгөөд годомжоор холхих хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гिचийн өдөр вэ? Хаасаагүй замын төгжрээ уурлаж хажигдсан жолооч нарын дуу бүр дээд зэгтээ хурч бие биерүүгээ чанга зандарна. Зөвхий тэнгэрээс цутгах их усан туслууд хизээч дуусаж дондорхгүй нүү гэлтэй цутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярлдаг байтал энэ удаа шал эсэргээрээ. Бүгд л айдас төгшүүр ямар нэгэн бохимдолд автацгаажээ. Худалдаа ажилтнуудын танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг алхаж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан их 5 орчим насны болов гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр индэрлэггүй зодож багируулах нь өртлөө. Ийм залуухан атал бас давгүй царайлаг энэ томхой бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ёр алгаа. Энэ хүйтэн борооноор нэмгэн хувцас өмссөн жаахан хүү ээж хэмээн аврал ирэн сарвалзаж газар хэвтэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшгөлөх нь Сэлэнгээд аргагүй аимшигтэй санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс хүүгээ зодож байгаа их бидэнд ямар ч хамаагүй гэж үзсэн үү? Эсвэл бүр анзаарсан ч үгүй юу? Ямартай ч огтхон ч эмзэглсэнгүй, бүр тоочж харсангүй. Өнөөдөр чинь энэ хүмүүс ер нь юу болчихоо вэ? Хэмээн Сэлэнгээ өөрийн ирэхгүй амандаа ийн дуу алдаж энэ асуултанд нь хэн нэгэн хариулчих юм биш байгаа гэсэн шиг орчин тойрноо гордлогын нүдээр харан бүлтгэнж алхааныхаа хурдыг улам түргэсгэлээ. Ийхүү Сэлэнгээ цаашаа алхасаар орон сууснуудын дунд ороод ирхэн тэр. Тэрээр нэгэн огсормол 9 давхар байшингийн булан тойрох агшинд 26 орчим насныхал болов гэмээр өөрийнхөө үеийн нэгэн бүсгүйтэй мөрөөрөө мөргөлдөжгөв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаач нээж амжаагүй байхад хараалын үгээр булж гарах нь тэр. Нүдэн ширгэж сохойсон үрчгэр амтан минь. Наад хоёр цэгрээ сайн нээгээд замаа хараач гэж тодхон хэлээд цаашаа амандаа элдвийг ботнон явж одлоо. Үнэн дээр түүнээ юу гэж өргөжлүүлэн харахыг ч Сэлэнгээ сонсхийг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй. Эргэжиж харлагүй хумгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширүүлсээр. Энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүрчих нэмэгдүүлж байгаа гэлтэй хаасайгүй л хялалцаж цэгэлсэн хүмүүс хараалын үгс чидлэн холхилдно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр барин 50 алхах нэгчхэн алга. Хувцас нь нэвт норж бүр тогтохын аргагүй болсон мэт харагдах авч хөмсгөө зангидан ярвалзан алхаад л байна. 50 явах ямар ч арга алгаа. Энэ муу ёр чингсэн гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөвнөд амьдралыг нь орвонгоор нь эргүүлж там болгон хувирах гэж байгаа юм шиг л Сэлэнгээд санагдхан тэр. Энэ бодолтой зэрэгцсэн ар нуруугаар нь аалз гүйг шиг болж өөрийн ирэхгүй дотор нь арзас хэв. Сэлэнгээ энэ мөчөд өөрийн амьдрдаг танил дотн болсон орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэртээ хүрэх хараахан болоогүй л байлаа. Хурдхан шиг л гэртээ харж энэ замбраагүй зөвүүн муу ёр зөгнсөн орчноос ангижирч зурагтаа үзэгсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад магадгүй бүр гүйхэд хөргөх хаж. Дахин нэг байшингийн булан тойрон эргэлээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд өөрийн ирэхгүй нэгэн зүйл өртөж байгаа нь гартаа ганцхан ширхэг улаан сарнаа атгахшигсан гүн цэнхэр өнгийн костюмтэй залуу байлаа. Залуугийн царай цонхгор зөвхий бөгөөд цэнхэр костюмтэй зогсох түүний гарт нь байгаа улаан сарнаа нэг л зогсохгүй харагдана. Энэ үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсийсэн байхад ганцаархнаа инээмсэглэж байсан явдал байлаа. Гэхдээ энэ цонхгор залуугийн хүйтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхон ч сайхан сэтгэл төрүүлсэнгүй. Уг нь энэ олон уурлаж бохимдсон хүмүүсийн дундаас ядаж ганцхан инээмсэглсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй. Ердөөл сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа өөрт нь үл ойлгохдох айдсыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг боллоо. Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэл төрүүлнэ вэ?
Сэлэнгэ өөрөөсөө ийн асуугаад үргэлжлүүлэн өөртөөгөө бодлороо ярилцлаа. Уг нь өчигдөр, уржигдөр. За ер нь тэрний урдах бүхэл өдрүүд өөрөөр хэлбэл хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бохимдсон хүн таагүй сэтгэгдэл. Цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсрэгээрээ үйлчилж байгаа нь энэ үү. Уурлаж бохимдсон хүмүүсийн дунд ууралсан царай гаргахгүй бол бусдыг айлгаждаг байх нь. Энэ чинь тэгээд юу гэсэн үг вэ? Уурлаж бохимдсон хүмүүсийн дунд ууртай царай гаргаж инээмсэглсэн хүмүүсийн дунд бол инээгээд бай гэсэн үг үү? Тэгвэл ердөөл бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал айдас төрүүлдэг байх нь. Яг л амьд хүн үхснээсээ айдаг шиг. Үхсэн нь амьдасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж сэжиглэж цэрвдэг. Бүр тэгээд өгсөн нэгнийгээ босоод ирэх үе гэсэн шиг авсанд хийж таглаад газар дор болж дээрээс нь цэмэнтэлдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдасаа айдаг. Үгүй за биш юм аа. Үгсэн хүн гэдэг бол айх, баярлах мэдрэмжээ алдсан, юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Угсдын эсвэл цаашлаад сүнснүүдийн ертөнц гэж байдаг юм билүү? Тэгээд л магадгүй хэн нэгэн амьд хүн ямар нэгэн байдлаар тэр газарт нь очих юм бол угсдэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгэ ингэж бодсноо жихүүцэж орхилоо. Юунч дэмий юм боддог юм бэ дээ гэж өөртөөгөө дуулдахдуудын шивнэн алхааныхаа хурдыг жаахан сарууллаа. Сэлэнгэ ингэж бодол болон алхаж байхдаа өнөөхөө цэцэг барьсан цэнхэр костюмтай эдгээдээс нүднийхээ харцыг огтхонч салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царай нь тодрон харагдаж тэр нь эрэхгүй сонирхол татах үйс байсан юмсанч. Залуугийн том алаг нүдний нэг нь долир байх бөгөөд энэ нь мөлчгөр цонхгор царай спорт маягийн тажирхан усанд ердөөч зогсохгүй харагдана. Яг л хамаагүй хүмүүсийн нүд шүд, ус, чих, царай төргийг нь цоглуулад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Товчгондоо бол тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн этгээд маш сайн эвлүүлчихсэн юм шиг. Тэр үл таних залуу сэлэнгээр үл ширтэн хараад инээгээд байгаа юм шиг атлаа. Үнэн хэрэг дээр сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй сэлэнгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тэр зүйлийг энэ цэнхэр костюмтэй залуу олж харж хаад инээгээд байх шиг. Сэлэнгийн алхаа бүр удааширч зүрхнийх нь цохилт мэдэгдэх үцээр төргсөд иржээ. Энэ залуу руу ингээд л дөхөөд байх нь зөв үү? Эсвэл буруу юу? Бүр тойроод гүчхүү? Ядаж байхад энэ залуу яг гэр хүрэх замд нь таралддаг хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр суучсан инээж байгааг ч хэлэх үү. Бас тэр гартаа барьсан ганц чиргэг нүцгэн сарнаа. Энэ эц төгсгөлгүй цутгах бороонд цохигдож шалжижсэн шинж ердөөж алга. Ер нь л энэ залуугийн бүх эдээс нь нэг л ойлгомжгүй, ганцхан үгээр хэлбэл нэг л авцалдахгүй байлаа. Сэлэнгээ гайхаж эргэлтсэн бас айсан бодолдоо автан айжмаар алхасаар нэг л мэдхнээ өнөөх залуу руу нэлэн дөхөөд иржээ. Гэтэл өнөөх цэнхэр костюмтэй долир залуу сууж байсан сандлаасаа өндийн инээмсэглсээр сэлэнгээ рүү ойртлоо. Ингэн гэж санаагүй сэлэнгээ давхын цочсноо айдастайгаа тэмцэж хэвийн байдлаа хадгалахыг хичээж эхэллээ. Орчин тойронд нь уур усаартай болохоос биш өч төчнөө хүмүүс явж байхад энэ долир залуу яавал гэж хэмээн өөртөө хэлж тайвшрахыг хичээнэ. Гэхдээ энэ залуугийн нэг л юм аргагүй эгдүүцсэн зөвөн санагдаад байгаа нь цонхгор нүүрэндээ тодруулаад байгаа хүйтэн инээмсэглэл нь байлаа. Инээмсэглэж гэж дээ. Инээмсэглэл гэдэг бол хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай байгааг илэрхийлдэг илэрхийлэл болохоос биш айдас төрүүлдэг мушилт биш шүү дээ. Гэхдээ бас энэ залууг зүгээр л нэг мушилсан гэж хэлэхэд бас болохгүй. Ядаж байхад энэ орчин тойрон тэр аяараа гунигт автах мэт дүнсийн саралтаж муу юр зөнгөсөн гэлтэй зуны хүүтэн бороо эцэс төгсгөлгүй зутхан гудамжинд явах хүмүүс ууртай ярвгар царайгаар нүрээ чимгэлсэн байгаа нь сэлэнгээгийн сэтгэлийг хямраах хангалттай шалтгаан болж байлаа. Инээмсэглсэн долир залуу сэлэнгээгийн өмнө тулж ирээд өнөөх гартаа байсан улаан сарныгаа түүнд барьлаа. Гайхшруулж бас жихүүцмэр энэ үйлдэл нэг л муу ёр зөгнөх шиг л сэлэнгээд санагдана. Сэлэнгээ цэцгийг авахыг тэгтлээ их яарсангүй. Харин өнөөх хүртэл инээсээр байгаа
Цэнхэр костюмтэй долир залуу руу асуусан харцаар ширтлээ. Бороо улам хүчтэй асгар саарлаа. Залуу юу ч хэлсэнгүй, зүгээр л цэцгээ түүн рүү сарвайсаар зогсно. Сэлэнгэ ямар нэгэн зүйл асуух гэснээ болж энэ залуугаас хурдхан салж гэртээ харихын түүс болжээ. Тэгээд шуудал цэцгийг аваад гүйж одлоо. Эргэжж харсангүй. Хурдхан гэртээ ороод энэ толгой өвдгсөн дүнсгэр орчноос салгасан гэхээс байж ядна. Сэлэнгийн санаанаас саяын залуу гарсангүй. Ялангуяа тэр долирнууд хүйтэн инээмсэглэл. Бас тэр өмсчихсэн гүн цэнхэр өнгийн костюмыг нь өөр хинч хизээ нэгэн цагт өмсөж байсан нь Сэлэнгийн санаанд буухгүй байлаа. Ингэж бодмогцоо Сэлэнгийн царай гинэт барайгаад зог тусхан тэр. Тийм ээ. Тэр залуугийн өмссөн тэр гүн цэнхэр өнгийн костюм нь огтхонч нороогүй байсан. Үүнийг нь тухайн үедээ ажиглаж байсан ч яагаад ч гайхаагүй өнгөрчихсөн юм бол доо. Сэлэнгэ өөрийн ирэхгүй эргэн харлаа. Өрөөх цэнхэр костюмтэй залуу аль хэдийн алга болжээ. Түрүүхэн тоглоомын талбай дээр сууж байсан ямар ч уул мөр алга. Харин тэр долир нүдтэй залуугийн үнэхээр байсан гэдгийн баталгаа болсон улаан сарнаа Сэлэнгийн гарт үлдэж хоцорсон байна. Хавь урд холгиж байгаа хүмүүсээс цэнхэр костюмтэй долир нүдтэй залууг хаашаа явсныг асуух гэсэн боловч яхаас ч буцахгүй шинжтэй ууртай хүмүүс рүү харж чадахгүй орц руугаа орлоо. Орц хав харанхуй байлаа. Уг нь дандаа л гэрэлтэй байдаг энэ орцны бүх гэрэл нь яагаад ингэж унтарчихсан байдаг вүлээ дээ. Цахилгааны ямар нэгэн саатал гарсан эсвэл нэг сайн гэр орцны жижүүрийн эзгүй байх чөлөөнөөр сэм орж ирээд бүгдийг нь дэлсэж орхиё хэмэтлээ. Ямартай ч орц ямар ч гэрэлгүй харанхуй байлаа. Сэлэнгийн орц руу орох агшинд сүмбэлсэж байсан оройны нар ямар нэгэн чөтгөрөөс айгаа юу гэлтэй хизээч мандаж байгаагүй юм шиг жаргачхаж. Нар ийм хурдан бас огцом жаргаж уулын цагуур далд орчихж байсныг Сэлэнгэ ердөөч санахгүй байлаа. Тэрээр энэ харанхуй орцонд гар утасныхаа гэрлийн тусламжтайгаар шатанд бүдчихгүй шиг болгоомжтой өгсөж явлаа. Одоо дахиад 2хан давхар өгсчихвөл тэрээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирэх байлаа. Түүний гэр нь 5 давхарт байдаг бөгөөд ямартай ч эхний 3 давхарыг нь давчихжээ. Гэртээ орох хүртэл энэ 2 давхар шатанд Сэлэнгийг юу ч хүлээж байж мэдэх юм шиг түнд санагдана. Гар утасных нь гэрэл ойр ойрхон унтарч орц тэр аяараа харанхуй болоход Сэлэнгийн хамаг биеэр нь хүйтэн цус гүйх шиг болж түрххэн шиг утасныхаа аль нэг товчлуурыг даран дахин гэрэл асаана. Утасныхаа гэрлийг шатууд тусхан аажимхан 1-2 гიშгэн дээш өгсөж байснаа санамсаргүй өмнөх замаа харахад 4 давхарт нэгэн этгээд харанхуй болон руу нүрээрээ шигдэн зогсож байх нь тэр. Сэлэнгэ золтой л хашгирчгаагүй ч айсандаа хамаг биеийн тогон цохилж байгаа юм шиг татвас хийснэ хоошоо хідэн алхам ухарчээ. Энэ үед гар утасных нь гэрэл ахин унтарлаа. Сэлэнгийн нүрээр хүйтэн хөлс дааварлан шатаар үргэлжлүүлэн дээш өгсөх нь зөв үү гэсэн бодол толгойд нь урган гарч ирлээ. Саяын нүдэнд өртдөг хэн эсвэл юу байсан бэ? Сэлэнгэ өөрөөсөө ийн асуугаад удасныхаа гэрлийг дахин асааж харлаа. Харин одоо бол түрүүний болонд шигдэн хоошоо харан зогсож байсан өндөр биетэй хүн алга болжээ. Магадгүй өөр нэгэн болон руу шилжиж зогсоод өөрийг нь алхахаар зэхэж байгаа ч юм бэлүү гэж бодсноо удасныхаа гэрлийг тусхан 4 давхрын бүх болон тохойг нүдэрээ нэгжин харлаа. Нүдэнд нь юу ч өртсөнгүй. Сэлэнгийн дотор жааханч гэсэн уужрах шиг болж дээд давхар руу гүйчихлээ. Уг нь одоо ганцхан давхар үлдсэн юм чинь юухан байх вэ дээ? Замд юу ч таралдсан бай. Нүдэ анаад л гүйчихье гэж шийджээ. Чулуун шатан дээр товор хийлгэн гიშгэлсээр дээшээ өгсөх Сэлэнгийн хөл доор гинэт ямар нэгэн өөр зүйл гიშгэгдэх нь мэдрэгдлээ. Тэгмэгц шуудал Сэлэнгийн толгойд "Энд чинь юу вэ? Хүн байсан уу?" гэсэн бодол төрж хамаг цус нь толгой руу юулэгдэх шиг боллоо. Сэлэнгэ эргэж чарсангүй гүйлсээр гэрийнхээ үдэнд иржээ. Гэр оронгүй годомжны хүн унтаж байсан юм болов уу? Тэгвэл ядаж дээрээс нь хүн гიშгээд гарахад дуурмаар юм да. Тэгтээ бүр өсгөөтэй гутлаар шүү. Эсвэл бүр өгсөн хүн байв уу? Хэмэтлээ. Ямартай ч хинч юу ч байлаа гэсэн тийм ч таатай биш учраас хурдхан шиг гэртээ орох минь
гэсэн бодол Сэлэнгийг хаалгаа ухаан жолоогүй боловход хүргэлээ. Нилээд хэдэн удаа хүчтэй зогсон боловч хинч хаалга тайлж өгсөнгүй. Чимээ аниргүй намжин байдал энэ харанхуй орцонд ноёрхож байгаа нь Сэлэнгийг бүр тэсхийн аргагүй айдаст автуулж байлаа. Тэрээр гинэт нэг зүйл олж мэдмэгцээ. Огл усрын хаалганаас холдлоо. Чөтгөр авмар. Би орцсон андуурч хэмээн Сэлэнгээ өөртөө хэлээд яахаа мэдэхгүй бүр хөшөж орхилоо. Одоо яах вэ? Саяхан ирсэн замаараа буцаад буух хэрэггүй. Хэдий бууж болох хэдий ч саяхан хөл доорн гიშгэгдсэн хүн эсвэл өөр ямар нэгэн амьтан яах бол гэхээс хамаагүй н салганан чичирхээллээ. Одоо яана? Сэлэнгийн нүднээс нулимс асгаран хазарт нь халуун зам татуулан урсаж байгааг тэрээр өөрөө мэдэрсэнгүй. Зөвхөн одоо яаж эндээс гарах вэ гэсэн бодол хамаг оюун ухаан би сэтгэлийг нь эзэмдэж түүнийг дагаад бүх цусаар нь айдас тархжээ. Төрөний гадаа таралдсан цэнхэр костюмтэй этгээдийн бэлгэлсэн ганц чирхэг сарнай өнөө хүртэл түүний гарт байсаар байгааг энэхэн хугацаанд Сэлэнгээ түр мартагнаад байлаа. Сэлэнгээ яахаа мэдэхгүй айж эргцүүлэн зогссоор аз таарч хэн нэгэн айлын хаалга нээгдэж доош буух хүн байвал хамт гарчихъя гэж бодоод харанхуй орсны хананд нуруугаараа наалдан хэн нэгнийг хаалга тайлан гарахыг хүлээлээ. Гэсэн ч 10 минут өнгөрсөн хэдий ч хинч хаалга тайлсангүй. Бүр ямар ч чимээ гарсангүй. Сэлэнгээ яах чаргагүй доошоо буулаа. Өнөөх ойртож ирээд утасныхаа гэрлийг тусхан хартал нүдэнд нь юм өртсөнгүй. Тэгмэгц Сэлэнгээ доошоо яарангүйлээ. Энэ үед харанхуй орцонд түүний гүйх хөлийн чимээнээс өөр ямар ч зүйл сонсогдсонгүй. Ядаж байхад гадаач гэсэн машины явах, сигналдах, өөр ямар нэгэн юмны чимээ гарахгүй байгаа нь ганцаараа үлдээ юу гэлтэй бороо судхан асгарах чимээнээс өөр юу ч түүний чихэнд сонсогдсонгүй. Үргэлжлүүлвэ. Та яг одоо сабаад орж бидэнтэй нэгдэрээ илүү олоолаа болвол үргэлжлэлийг маш хурдан оруулах болно. Баярлалаа.